Сайн мэцхан үзэгчтэй Баруурсан Инстаграм хамгийн газраас бэлтгүүр гэдэг багийн даргын цаг ярилцлага нэвтрүүлгийн маань ээлжит дугаарын зочноор 7 дугаар агийн засаг дарга Наран Чимэг оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Чамд энэ өдрийн мэнд. Баярлалаа. Тэгэхээр нараагчийн үед энэ 7 дугаар багийн ажлын албанд ажиллаад 6 жил гарч байна уу тий? 6 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр ер нь энэ багийн бол хизээний сайн мэддэг болсон гэсэн үг тий. Багийн дарга болоод хэдийн хугацаа өнгөрөөж байна. Би ч одоо 2025 оны 3 сард багийн даргын өөрөлт ажлыг л аваад хийгээд явж байгаа. Яг нэг багийн ингэ зохион байгуулагчаар ажиллаад багийн ажлын албанд ажиллаж хагаад яг нэг ажлын албаа толгойлоод ирэхээр ямар хөө байсан бэ? Ямар өөрчлөлт гарсан? Танаас ямар ур чадвар бас шаарддаг юм бэ? Одоо би ч анх 19 онд орж исэн чи Баруурсан хамгийн газар хэсгийн ахлагчаар анх орж исэн. За тэгээд зохион байгуулагч гэдэг багийн дарга гэдэг үе шаттай одоо явж байгаа юм. Мэрийн зарчмаар явсан байна тий. Тэнгүүд өмнө яг би ч юм болордоо байдаг гэсэн шүү дээ. Сэт тазрын болордоо тий. Тэгээ багийнхаа даргатай айлаар айгүй их явдаг гэсэн. Тэгэл дарга ивэл нь тэрийг нь одоо тэгэл удирдах зарчмаар ажиллаад явж байсан болохоор одоо яг өөр дээр одоо удирдах албан тушаал тий дороос нэг 2 албан агчтай байгаа болохоор одоо өдөр тутмын мэдээллээр хангах нөгөө өөртөө одоо зохион байгуулж байгаа ажлаа одоо ямар арга барилаар хийх үү өдөр тутмын одоо заавар зөвлөгөө одоо харилцан тусалцаал одоо явж лээ л да. Өмнө нь одоо багийн зохион байгуулагч байхдаа багийнхаа даргатайгаа хамт явж явах үедээ те за нэг багийн дарга болвол нэг иймэрхүү юм хийнэ энийг ингэнэ гэж нөгөө яг тухайн үедээ бодож исэн ажил гэвэл ямар ажил вэ? Одоо манай иргэд чинь жоохон нийгмийн итгэх оролцоо муутай шүү дээ. Юм тэгвэл иргэдийнхаа тэр тусмаа залуучуудаа жоохон нийгэмдээ итгэх оролцоотой тий. Багаас зохион байгуулж байгаа, төрөөс зохион болж байгаа үйл ажиллагаанд одоо сэтгэл санаачлалтайгаа жишээнхэл одоо хавар намар гэл хогны их цэвэрлэгэн болдог. Тэрэн дээр одоо төрийн албан байгууллага албан агчд гэл айл болгоноор ороод хогоо гаднахаа цэвэрлжтэй цэвэрлсэн хогийг ч одоо ачаад ингээд явчнаа. Гэхэд одоо зарим иргэдч гарахгүй зарим нь айгүй урайлахнаар ажил. Тэгэхээр иргэдэг нэг соён гэрүүлэх ажилтаа л төлөвлөгөө ажил зүгээр юм бол гэж бодож байгаа. Уг нь бол 7 дугаар багч юм бол нөгөө сэхэтэн хүмүүс айгүй олонтой байдаг гэдэг багштай тий. Харин тэгэнгүүт одоо танайхан чи ерөн сэхэд бүх юмыг ингээд ойлгож яахад бол айгүй амархан гэдэг байхгүй. Тэнгүүд манайхан чи нөгөө зав чөлөө муутай бас иргэд байдаг. Одоо тэд нэр зав чөлөө муутай бол одоо заваараа өөрснийхөө орчин төчнийг одоо цэгцлээд сайхан цэвэрлжигдэж юм бусд одоо үлгэр дуурал болол бас л гоё багт тий. Нийт хүн ам хэд байдаг лээ? Манай нийт хүн ам чинь 3700 хүн амтай 1000 гаруй 80 өрх байдаг. Ер нь тэгээ сургууль цэцэрлэгтэй холбоотой айгүйх гаднаас шилжилт хөдөлгөөн орж ирж байгаа. Яг ингээд 6 жилийн хугацаанд ажиллахад ер нь 3000 гаруй өрхөөр орж амжсан уу? Хэдэн хувиар нь ер нь орсон гэж бодож байна та? За яг манайх чинь бас гадна өрх гэж байна тий. Манайх ч бас зарим нь одоо манай багийн харьяалтай мөртлөө Улаанбаатарт бүр суурьшчдаг ажиллаждаг тийм иргэд байгаа. Ер нь л тэгээд 90% бол ер нь орсон. Ингээд уулзаад явж байхад ер нь иргэд ихэнх нь яг ямар санал хэлдэг вэ? Одоо яг л өөрөө өөрснөөхөө тулгамдж байгаа асуудал шүү дээ. Одоо боловсролт оролт гэхэл өвөл бол халаалт ирчин. Зам талбай 100 болонгуул үер ирчин. Зам талбайгаад тэгшлмээр байна. Үерийн одоо талантай болмоор байна. Орон сууцлангуул дээвэр гээл одоо гаднaalын тогтчл хүүхдийн тоглоомын талбай ногоон байгууламж гээл тэгэл тэр одоо санал хүсэлтийн одоо дээдчднийхаа байгууллага удирдлагуудтай уламжлалт аль болохоор шийдвэрлэж өгье зорж явдаг та. Одоо ер нь 50 гаруй хоногийн дараа энэ жил ингээд шовтарч байна тий. Энэ жилийн хугацаанд ер нь таны одоо хийсэн онцлог ажлууд гэвэл ямар ажлуудыг та одоо онцлмоор байна. Маш их ажил хийж байгааг чи харж байгаа. Тэр дундаасаа танай баг дээр энэ манай баг дээр хайгуун онцлог ажиллаа гэвэл та ямар ажлыг хэлэх вэ? Тэгээ үлгэрэл бол хамгийн хүчтэй хичээлгээд. Энэ 6 сарын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр болсон. Одоо яг зорилттой үлгэрийн хүүхдүүдэд эцэгтэн зориулаад одоо нийгмийн сэтгэл зүйч авчирсан. Дээрээс нь одоо эцэгхийн хариуцлага юу вэ те? Өөрөө хүүхдийнхээ аль тал дээр зөв хүмүүжил олгол, зөв иргэншил, зөв одоо иргэн бий болох бат
гэдэг талаас нь бол нэг сургалт хөөрхөн гэр бүлийн хөгжөөтэй тэмцээн одоо нэг өдрийг хүүхдтэй бас зориулахаар тийм ажил зохион байгуулсан байгаа. Найрсаг бар урт гэдэг байна. Найрсаг бар урт бол одоо яг 9 багийн дунд зохион байгуулдаг бүхэл ямар ч иргэн өрснөө саналаараа боломжтой. Тэгээ 150 иргэн бол хамрагдсан. Хэр амжилттай оролцсон. Манайх ер нь найрсаг бар урт маань 3 жил зохион байгуулагдсан шүү дээ. Эхний 2 жилдээ л ер нь бол төрөөг нь л аваад л явж байгаа. Таас нэгтэй бүр тогтмол багтай байсан тий. Спортлох манайх тийм байгаа. Юу ч багч ер нь л итгэх санаачлагтай. Яг тийм спорт талтай бол айгүй итгэх санаачлагтай айгүй. Ер нь юм нэлдвэртэй сайн хүмүүс итгэх шүү дээ. Спортын арга хэмжээнд бол залуучууд бол ерөнхийдөө нэгдүгээрт нөгөө нэг өөрсдөд нь таалагддаг учраас ирчдэг. Ахмадуудаасаа байх. Айгүй. Тэгэхээр бусад нөгөө арга хэмжээ тооллох ч гэдэм юм уу ямар иймэрхүү бусад нөгөө арай өөр заавал оролцох хэрэгтэй юм судалгаанд ч гэдэг юм уу те хэр идэвхтэй оролцдог. Тэрэн дээр бол бас жоохон юу итгэх юм уу. Одоо жишээлбэл хүн амын завсрын тооллого болж байгаа шүү дээ. Одоо тэрэнд болонгууд одоо манай багийн иргэд маань идэвхтэй хамрагдмаар байна. Ер нь баг гэлтгүй ер нь баруун урт тэр чигээр л идэвхтэй хамрагдмаар байна. Одоо яг 7 дугаар агийнхаа одоо группт бол биччихэл байна тий. Өдөр тутам л одоо энэ тоолгонд идэвхтэй хамрагдтаач. Энэ бол нэг иргэдийн бас оролцоо л байгаа байхгүй юу? Группээс ер нь иргэд хэрэг сайн мэдээлэл авчирдаг. Нэг хэр олон хүнтэй вэ? Манайх чинь групптэй 1300 иргэн байдаг. Мэдээлэл авна, мэдээлэл аваад тариалаа гэдэг уцаараа ярина, баг дээр ярина. Ийм юм болох гэж байгаа юм уу, гэж байгаа юм. Тий, иргэдийн нөгөө нэг багийн даргатайгаа харилцсан уу, багийн ажлын албатай нөгөө шууд уцаар яриад холбогдох ийм байдалд хэр ичгтэй байдгүй, нөгөө заавал ингээл нааш ирээд байхгүйгээр уцаар юм хэр их юм асуудаг хүмүүс. Уцаар асууна. Багийн одоо тэр 7 дугаар агийн чат групп дээр багийн ажлын албаны утсан. За тэгэл бизнесээ сургалал олж аваад тэгэл өөртөө байгаа тулгамжийн асуудлаа тэгэл. Таны үед яг ямар мэрэгжилтэй хүн бэ? Яагаад энэ олон ажил, энэ олон одоо гэдэг салбар дундаас яг тийм төрийн албыг сонгоод тий одоо энэ багийн дарга хэмээх ажлыг хийхээр зориулшуулуудаад байна. Би чинь Дорн дээд сургуулийн нийгмийн ажилтан мэргэжлэр төгсчихсэн. Тэгээд төгсөөд бол аймаг орон нутагт арайд дөрвөлж компанид ажиллаж. Тэгээд бар урт руу одоо хэсгийн ахлагчаар явж байгаа. Ер нь их сонирхолтой санагцалтай. Хүмүүний одоо харилцаа хандлага гэх юм уу те. Ер нь нийгмийн ажилтан гэдэг чинь л альва хүнийг бараг хараад нүрнээс нь хараад ер нь уншчихдаг ш. За энэ нэг иймэрхүү өнөөдөр энэ хүн яасан бол доо. Одоо жишээлбэл одоо багийнхаа нийгмийн ажилтан зохион байгуулж яасан өнөөдөр яасан чи нэг л царай тоолон өнгө чи нэг л эвгүй байна. Юу болсоо гээл тэгмч харин тийм ээ гэсэн гээд ер нь тэгтээ хүнийг нийгмийн ажилтан бол ер нь таних жоохон чадвар сайн байдаг. Одоо тэгээд олон нийттэй харьцах өөрийгөө жоохон нээлттэй байлгахыг л зоржил орж ирсэлтэй. Ер нь тэггүй одоо би ч бас хувийн хвшилтээс ажиллаж байсан. Тэнгүү жоохон бүрэгтэй нийгмийн оролцоо айтах муутай болчтой юм билээ. Тэгэл яг л нэг ажил гэр одоо багийн дарга болж багийн ажлын албад орсноор бол одоо иргэн болгонтой харьцаж байна те. Энэ ямар характертэй, энэ хүнтэй зөв харьцгаа, наацхан зөв харьцгаа, яаж зөв харьцгаа мэдчихэж байна те. За энэ бусаа тухайн одоо жилийнхаа ажлын төлөвлөгөөг одоо гаргачаад за энэ төлөвлөгөөнийхтэйгээ ингэж явна нэг эмгцэх зэндэр гэдэг үл айгуусаа ойлгож байна. Багийн дарга байхын хамгийн гоё нь юу юм? Бас хамгийн хүндрэлтэй санагддаг үе нь ямар үе юу? Багийн дарга болох одоо хамгийн гоё. Одоо багийнхаа айл өрхөөр оронгол нэг л гоё өөрийнхөө хамаатнаас одоо хавтууд ороод ирчих юмшлээ гэл баярлална иргэдчин за стейшээс үгээл өөрийнхөө одоо тэгэл ойртот нэг бас ороод ирж байгаа юм шиг л аюу хуучлал ярина. Хүндрэлтэй тал гэвэл одоо иргэд маань одоо тэгэл намайг чинь бүхэл юм нэг шийдээд энийг шийдээд өгчих байх л гэж боддог. Яг баг дээр бол нөгөө төсөн мөнгө тийм юу гэж бол байхгүй. Бид нар чи одоо арилгаар шийдвэрлэхэд тулд дээжтнийхаа байгууллага удирдлагуудад л уламжлална. Тэр маань бас тэгэл болохгүй юм байна. Тэр нь л жоохон хэцээдэг. Эргээд иргэдтэй шийдэд өгчмөр байдаг. Даанч хүч хөрөхгүй байна тийм. Хүч хөрөхгүй. Өнөөдрийн үед 7 дугаар баг ямар ажилтай байгаа лээ? За өнөөдрийн үед бол би одоо хүн ам орон сууцны завсрын тооллоготой ер нь иргэдэйгээ идэвхжүүлж явахгүй л араа жоохон бас
залуучууд одоо гэрт байгаа настай хүмүүс ч энэ төрлийн нэг сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Гэрээр нь зорж очиж одоо энэ тоолгонд хамрагддаг. Зарим нь болонгууд 10 70 51 12 12 гэдэг дугаараас залгангууд хуцаа авахгүй байна. Одоо л эзэл залин ч юм уу ямар нэг юмд хүртчих магадгүй бас боломжтой хамрагдахгүй байгаа хгүй. Тэр эрэгтэй бас зориулаад одоо бас мэдээллийг хүргэхээр багийн ажил айл өрхөөрөөр явах. Эмнэлэг рүү бас иргэд авчаа өнөдөх ямар учиртай лээ. Одоо 07 нөгөө цэргийн тайван байл цэргийн алав тэнцээгүй иргэдэг. Одоо нэгдсэн эмнэлэгт өрхөө үзлэгт оруулаад тэгээд 12-нд болонгууд 07-д харуулах эмч нар маань хотоос ирж хат эднэртэй бас зөвлөлт оруулж 07-д харуулах. Яг ийм одоо 07 заалттай хэр олон иргэн байдгүй танай дээр? Манай дээр ерөөхдөө 5 иргэн байгаа. Тэгээд нөгөө зарим нь нөгөө оюутан болонгуудтай бас шалгал шивлэх бас ачааллахтай байгаа болохоор орж чадахгүй байна гэдэг. Одоо 2 иргэн л байна. Тэр хоёрыг одоо дагуулал явна да. За тэгвэл өнөөдрийн ажлаас цаг цагаас үрээд явах уу? Ярилцсанд баярлалаа. Амжилт баярлалаа. Тэгээд бас нөгөө багийнхаа иргэдтэй бас нэг чухалч юм хэлмээр. Яг нэг шаардлагатай ажил байгаа байхгүй юу? Одоо хүн ам орон сууцныхаа завсрын тооллого тэтгэвтэй хамрагдаад өгөөрэй. Энэ бол бас иргэдийн оролцоо шүү л гэж хэлмээр. За баярлалаа. За